хүүхдүүд чинь жоохон ингээд том болж ирэнгүүт боомж гэсэн одоо шодоон гэсэн жоохон ингээд нэг өөрөө томрох гээд ингээд таталтаад өвдөд идэм шиг байлээ тийм үү? Хөвч таслах гэсэн бол ойлголт байхгүй. Зүгээр ер нь бол яг шамраагаа арьс авах хагалгаа гэж ярьдаг. Ер нь circumcision гэж ярьдаг хагалгаа байдаг байхгүй. Тэр бүр арай л орой онцлогдчихин те. Бүр 18 нас хүрчээд эмч бүр мэдэж гэдэг ч юм бол бас арай л. Тэгэхээр нөгөө тэрэндээ тэр үдхийг гарах хэмжээнд л үжээж явах хоцорсон байдаг гэсэн. Тэр чинь нөгөө одоо бага наснда 2 3 настад мэдээд хэрэг буулгачих юм бол тэр чинь буугаад ирэх хэрэгтэй шүү дээ. Тэнгүүд одоо нөгөө эрэгтэй хүүхдээ чинь одоо 2 эмэгтэй хүн дунд өсөж байгаа ч юм уу 3 эмэгтэй хүн дунд өсөж байгаа болохоор эмэгтэй хүмүүс төдийл нь яг өөрсдөө тийм бие махбодтой биш. Тийм эрэгтэнтэй биш учраас яг тэр ингээд жоохон даралтай басаар ингээд тэр одоо шамлагдаагүй одоо шодоороо ингэж угаалгах нь зөв үү? Яг зөв угаалгах арга нь яг ямар арга? Үнэхээр удамшлын л биш бол одоо баг бус бүх өвчин ерөөсөө л амьдралын буруу хэм маягаас үсэж байгаа шүү дээ.